За бид нар ингээд гаднаас юм тавхтай юм аягтай хоол идэ гэж одоо энэ хоолн дотор маань хүний биед эдисэд энерги болж ордог уураг нүүрс ус өөх тос. Тэгээ мэдээж амин дэм эрдэс бодистой ингээд холимог хоол орлоо гэж үзье. Тэд нар маань биед шимэгдэж ороод хамгийн түрүүнд одоо нүүрс ус маань ингээд боловсроод тэгээ боловсроод ингээд цусан дах сахарын хэмжээг огцом нэмнэ. Цусан дах сахарын хэмжээ огцом нэмэгдээд ирэх үеэс эхлээд яадаг вэ гэхэлэр нойр өвчрхай бета арлаас инсулин давар шүүрнэ. За инсулин давар шүүрэнгүүт л яг хөтлөөр өөрийнхөө нөгөө сувг уурагт очиж өөрийнхөө хүлэн аварт холбогдонгуудад нөгөө сувг уургууд идэвчээд дотгошоогоо ингээд глюкозод орно. За ингээд ирэхлээр цусан дах сахарын түвшин 3.3-аас 5.5-ын хооронд ингээд баригдана. Орж ирсэн тэр глюкоз яадаг вэ гэхэлэр тухайн эстэй энерги бол зарцуулагдахын зарцуулагдаад зарцуулагдахгүй нь болоо элгэний болоод булчингийн эдэд очиод гликоген хэлбэрээр төр нөөц үүсгээд хадгалагдана. Тэгээд тэр маань ингээд үнэхээр зарцуулагдахгүй цаашаа одоо өөхний эс рүү одоо шилжээд ингээд урт хугацааны энерги болж хувирдаг байхгүй.